Монголын арга бичгийн үндэсний холбоо болон ариун бичээс нийгэмлэг Монгол дахь кампус Крсет Крайст байгууллагуудын одоо Брайль цонх төсөл Дундгов аймагт амжилттай өнөөдөр нээлттэй хийж байна. Бид нэр 2025 онд уг сургалтыг эхний 5 аймагтаа бас 1-2 дугаар шатыг амжилттай хэрэгжүүлсэн байгаа. Тэгээ 2026 оны сургалт маань өнөөдөр Дундгов аймагаас амжилттай эхэлж байна. Тэгээд уг сургалт маань нийт 15 харааны бэрхшээлтэй иргэдийг хамруулна. Мөн үүний зэрэгцээ орон нутгийн сургууль болон төрийн байгууллагад ажиллаж байгаа 60 орчим ажилчдыг бас Брайль үсгийн сургалтанд хамруулад ингэснээрээ цаашдаа уг орон нутагт харааны бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх боломжийг илүү түгээмэл нээлттэй болгох зорилготой байгаа. Энэ сургалтын хувьд бол манай аймагт маш их хэрэгцээтэй байсан зүйлээ. Дундгой аймгийн хувьд бол 1400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн 250 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, үүнээс 13 буюу 150 гаруй хөгжлийн бэрхшээлтэй харааны бэрхшээлтэй иргэн байдаг. Бид нар 2026 онд гэрээсээ гараа гэсэн аяныг хэрэгжүүлэхээр бид нар хамгийн том зорилт тавиад байна. За энэ дээр юу гэхээр хөгжлийн төмөр үйлчлүүлдэггүй, нөгөө нийгэм рүү гардаггүй эдгээр иргэдийн судалгаа гаргаж байгаа илүү нийгэмшүүлэх, амьдрах ухааны сургалтанд харуулах, бие даахын дэмжлэг үзүүлэх, төвдөрөө ирж итгэлтэй болгох гих мэтлэн байлгаж энэ үйл ажиллагаараа илүү чиглүүлж байна. Дундгов аймаг сургалт эхлээд үнэхээр баяртай байна. Тэгээд суралцагчид маань одоо бус аймагуудыг бодох юм бол илүү хурдтай сураад байгаа мó бас их хүүхдүүд одоо сурч байгаа хүмүүс нь ч гэсэн ижил насных учраас бие биентэйгээ маш их юм өрсөлдөөнтэй хийж байна. Тэгэхээр сургалт цаашаа амжилттай явах байхаа. За Брайль бичгийн сургалт гэдэг маань өөрөө маш их тийм чухал ач холбогдолтой. Яагаад тэгэхээр хүртээмжгээл яриад байдаг харааны бэрхшээлтэй хүмүүсийн гол хэрэглүүр бол Брайль бичиг гэдэг тийм. За тэгээд харааны бэрхшээлтэй хүмүүс мөн одоо хараатай хүмүүс сурснараа бие биентэйгээ ингээд туршлага солилцох боломжтой. Жишээлбэл харааны бэрхшээлтэй хүн өргөдөл өгөхөд одоо хараатай хүмүүс нь тэрийг шууд уншиж чаддаг байх юм бол энэ хүмүүстэй улам илүү урам зориг өгч байгаа гэсэн. Миний хувьд л маш гоё санагдлаа. Гоё үр дүнтэй хүүхэд маань харааны бэрхшээлтэй гоё өөрийнхөө гар мэдрэггүйгээр юм сураад гоё юм байна. Гоё чухал юм байна. Юуг шивээд тэгээд бичигээс ойлгох гэдэг тийм. Айгүй ирлээ гэж хэлж та. Хөгжлийн бэрхшээлтэй ингээ хараагүй байгаа хүн улам л одоо цаашаа өөрийгөө хөгжүүлээл энэ бичгээ улам л цаашаа дэмжиж өөрөө сурна л гэж бодож байна та. За Брайль үсгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Монголын арга бичгийн үндэсний холбоо болон ариун бичээс нийгэмлэгтэй маш их талархаж байна. За Брайль цонх хөтөлбөрийг ер нь бүх аймагуд хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. За энэ Брайль цонх хөтөлбөрийг бид нар энд суралцаж авснаар бусад сунд руугаа бас хэрэгжүүлж эхэлнэ. Тэгэхээр энэ илүү үр дүнтэй болно гэж итгэлтэй байна. Энэ төслийн хүрээнд бол бас 2 дахь шатны сургалт явна гэж мэдээлэл авлаа. Мөн агсан түвшинд 3 дахь шат нь Улаанбаатар хотод болно гэсэн учраас энэ дээр бид нар дараагийн боловсон хүчнүүдээ бас бодлохоор дэмжиж чадахжуулж мэрэгшүүлнэ гэсэн бодолтой байна. Тэгэхээр 14 өдрийн дараа бол бид бүхэн 15 Брайль бичигтэй харааны бэрхшээлтэй үнийг хүлээж авнаа гэдэгт туйлын итгэлтэй байна. Тэгээ манай төслийн гол зорилго бол Брайль бичгийг хүмүүст